Чиний наа царай зүс мэс ч юм уу яа вэ? Тийм ээ. Сая манай баг охин ханаа түрээд тэгээд нөгөө нэг шүн зовирлаад өрсөн утахгүй. Би тэгээд дагаа хэд хоног лоос нойргүй. Юу хүүхд танаа төрөх вэ? Чи ч одоо гэртээ хүүхдээ харж иж сайн дархлаа мархлааг нь дэмжилдээ. Ясны шүлэнд оруулаад тэр хар зай майнд оруулаад одоо ч тэгээ өчнөө дархлаа дэмжих арга байгаа эцтэй. Ер нь хоол ундын тэгээ сайхан шин тижилтэй ногоо могоор баяжуулж өгд юм уу? Үгүй ер нь тэгээ шин тижилтэй хоол хийж өгч мөгөөд юу ч хүүхд танаа төрөх юм. Уг нь дэмжээл байгаа штэ янз янзын витамин уулгаал айл болох урьдчилан сэргийлээ. Тэгээ нэмэргүй юм штэ энэ Улаанбаатар хотын чинь агаарын бохирдол янз янзын хутаа юм тэрээс болоод бид нар ээжүүд бид нар ч та 1000 хичээгээд нэмэр алах штэ. Та тэг ямар сайн өрөөсгөл юм ярьдээ. Хин л ер нь хүүхдээ өвдгийг гээл байж ах вэ. Үгүй тэгээд өвдлөө гэж шогшрох юм. Өвдөхөөс өмнө тэгээд дархлааг нь дэмжижүүл болоо юм шүү. За гэлзаарай. Би энэ машин тэргээ зогсоол тавих шүү. Үгүйч. Наа бүтээлгээ аваад өгдөө. Энийг бас авах юм уу? Харин хэрэг болоод идэв юм. Нэг хүүхдээ бид яасан ихэн чирж явах гэдэг юм бэ? Оо би нөгөө нэг алчуурыг олдгүй. Хаана хийж ёо чи нэг бааралцсан, уймарсан, зууралцсан, зунгаарлцсан. Яана. Нэг хүүхд дээр ингэх юм аа нэр. Тэгэл анхудаа ээж болж байгаа болохоор мэдгүй чадахгүй юм их ах юм биш дээ ихч юм. Юу анхудаа гэж. Би ч гэсэн чамаас бараг юм чамаас 70 хүн байхдаа л хүүхдтэй олжсэн. Чи одоо тэгэхэд яаж нэг хүүхдээ өвдөгчүүл эмдэг домлоо руу чирж явах гал. Чи одоо яана 2 хүүхдтэй болвол яана 3 хүүхдтэй болвол яана. Чи ихчээ 4 хүүхдтэй болвол яана. Хүүхд зовох юм тэмэр юм тавд. Үгүй ихч минь энэ Улаанбаатар хотын алаанд ч юм хүүхэд ирүүл байх нөхцөл алга. Үгүй хэрэндээ л эрүүл мэндийн дэмжээл витамин өгөөл хоол цагийн дэмцэн чинь цэцэрлэгт явал ялгаагүй вирус аваад тэгээл өвдчихэд ах юм биш үү? Иви тэгээд одоо энэ нэг амтуудаа эмнэлэгт хэвдэх юм уу? Яана чи энэ ч одоо миний хүүг энд нь таринда анжгонд нь шавхгээ таринда яана чи иви энэ эцэг их чинь миний хүүг өвдгөж зовоохгүй айдаах өсгөөдөө чадахгүй нөө их жаахан хүүхд болох юм уу? Их чинь чамайг өвдөхгүй дээ. Өвдгсөн чи энэ эцэг их хоёр ч чинь эмнэлэг авч явахгүй шүү дээ. За яасан би дугацаа авч юм яасан яаж Авдгүй энэ цаг авах гэсэн чинь. юу яаж аа чи тэр их жаахан хийсэн аргыг хэрэглэж чи тэр татлах хийсэн үү? Гүйлдээ бас хамаагүй явал тохирохгүй болов гэж байна. Тохирноо яг тохирно. Үгүй одоо юу лээ өвдөд хэд хонч уу? Одоо 2 хончлоо шүү дээ. Тийм. Гэтэ яг бүр ч бас амар хүндрээгүй л байгаа л да. Тэгвэл яг хүндрээгүй дээр нь ийм өгөөл нам болго заа юу. Манай ажлын хүүхэн ингэсэн байлээ. Нэг антибиотикийг 2-1-ээр 6 цагийн зайтай өгөөл нам дараад авсан байгаа чи яах юм? Би тэр зургийг нь дараад наашаа яваад хийчихээ заа юу. Тэр имий. За би уг нь аль болох ингээд антибиотик өгөхгүйгээр өөрөөр нь дарчий гэж бодоод байгаа байхгүй. Тэглээч юу н эмчэд үзүүлж иж яг тохирсон юм ин өгнөг хийсэн ш. Юугээл ингээд хаа хамаагүй хүний таарна гэсэн юм өгч тийм. Юу н Гүй таарна. Танаа бөмбөлөө тэр манай ажлын хүүхэн хоёрын хүүхэд яг нас чацуу. Юу яг л ижилхэн л өвдсөн байгаа. Чи миний үгэнд ороод хэрднийг нэг өгөөдгөө. Их чинь чамайг бодвол 3-3 банд өсгцэн. Энэ мэтэж өстой туулаад үтцсэн байхгүй юу? Чи ихчтэй итэг зүгээр л ийм үг.